За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 2015 оны эсэлтийн ерхий шалгалтын А хувьд тайлбарлая. За нэгдүгээр бодлого. Язгуурдаар 365 квадрат хасах нь 364 гадар илэрхийллийн утгыг олоорой. За нэг оноотой бодлого байна. За энэ 5 хариултаа сонгочтой болно. За бодлогыг харъя. За квадратуудын ялгарын таны ёсоор 365-аас хасах нь 364, 365 дээр нэг нь 364 язгуурын дорж бичээд за ингээд ялгар 1 бүжих нь 729 буюу 27 гэсэн хариу B хариулт гарч байна. За хоёрдугаар бодлого. 2x x зэрэг 16-аас бага уу тэнцүү. За бодлогыг харъя. 2x зэрэг 16-аас бага уу тэнцүү. За эндээс 2x зэрэг 2-ын 4 зэрэгээс бага уу тэнцүү, x нь 4-өөс бага. За хасах зэрэгс 4 гэсэн завсар буюу D хариулт зөв байх нэ. За 3-р бодлого 75 градусыг радианаар илэрхийлээрэй. За бодлогыг харъя. 75 градус гэдэг ардын өнцөөр илэрхийлэхийн тулд 75 градусыг π-ээр өргөдүүлээд 180 градус хуваадаг. За тэгэхээр 5 бэг хуваах нь 12 буюу D хариулт зөв байх нэ. За энэ 2 орооны бодлого байна. За 4-р бодлого. Y тэнцүү хасах 2x дээр нөхөн 3 функцийн уламжлалыг олоорой. За тэгэхээр уламжлалыг авахын тулд 2x-ээс уламжлал авахаар хасах 2-тай тэнцүү. За эндээс D хариулт зөв байна. За дэг шөнцөд гурвалжны нэг хурц өнцөр нь 20 градус бол нөгөө хурц өнцгийг олоорой гэсэн бодлого байна. За 5-р бодлого. За тэгэхээр дэг шөнцөд гурвалжин. За гурвалжны дотоод өнцгийн нийлбэр 180 градус. За тэгэхээр 90 градус дээр нэмэх нь 20 градус нэмэх нь x тэнцүү 180. За эндээс x бол 70 градус буюу B хариулт зөв байна. За 6-р бодлого. За логарифм 3 суурьтай 9 энэ зэрэг логарифм 2 суурьтай 5. За тэгэхээр 9-ийг болохоор 3-ын 2 зэрэг гэж аавна. За тэгэхээр 3 суурьтай 3 бол нэгтэй тэнцүү учраас 2 суурьтай логарифм 2 суурьтай 5. За эндээс логарифмын суурийн зэргийн илтгэгч зэргийн суур болохоор ижилхэн байгаа тохиолдолд 5 гэсэн тоотой тэнцүү гэсэн логарифмын чанарыг ашиглаад бодож байгаа. За ингээс C хариулт гарч байна. За дараагийн бодлого. 7-гийн 2015 гэсэн зэргийн тоо ямар цифрээр төгсөх вэ гэж. За үүнийг бодохын тулд за зэргүүдийг бүгдээрээ сонирхоод 7-гийн 1 зэрэг бол 7, 7-гийн 2 зэрэг бол 49, 7-гийн 3 зэрэг бол 343, 7-гийн 4 зэрэг 2401, 7-гийн 5 зэрэг 16800 гэх мэт явна. За тэгвэл эндээс төгсгөлийн цифрүүдийг сонирхъя. Тэгэхээр төгсгөлийн цифр болохоор 7, 9, 3, 1 буцаад 7 гэж хэлж байгаа учраас энэ дөрвөн тоо бол энэ тоогоор давтагдаж байна. Тэгэхээр тооны төгсгөлийн цифр ингээд давтагдж байгаа учраас 2015 гэсэн зэргийг бол 4 хуваач юм. Тэгэхээр 503 болон 3 үлд. За 3 үлдэж байгаа учраас эхнээсээ 1, 2, 3 дахь цифр бол 3-аар төгссөн гэсэн учраас төгсгөл нь 3 байна гэж болох нь. За ингээд C хариулт зөв байна. За дараагийн бодлого. Өв сатахтаа жингийн хаан 5-ны 1-ийг хэсгийг алддаг. За 120 тонн хатсан өвс бэлтгэхийн тулд хэдэн тонн өвс хадах зохих вэ гэсэн бодлого байна. За бодлогоо бүгдээрээ хий. За өвс. За өвсийг 5-ны 1 хатахад бол 5-ны 1 хэсгийг алддаг байна. За тэгэхээр 5-ны 4 гэдэг бол хатсан өвс болж таарна. За бүтний хэсэг өвсөл 100% гэж үзнэ тийм ээ. За тэгээд за хатсан өвс нь бол 5-ны 4 учраас одоо 120 тонныг 4-т байгаа 5-аар өгчхөр 150 буюу А хариулт зөв гарч байна. За 9-р бодлого. За тэг 12-ийн 8 зэрэг, тэг 12-ийн 4-ийн 1 зэрэг, тэг 12-ийн 2 зэрэг, тэг 12-ийн тэг 12 зэрэг. За энэ тоонуудыг багаас нь их рүү ирэмблээрэй гэсэн байна. За тэгэхээр бүгдээрээ одоо бүх суурьуд бол ижил байна. За зэргүүн илтгэгчүүдийг одоо бүгдийг за 20 суурьтай 20-оор өржүүлж өгье. За тэгвэл тэг 12-ийн
8 зэрэг 20-оор үржүүлж байна. За тэг орны 2-ын 4-ийн 1-ийг 20-оор үржүүл. За бүх зэргүүдийг 20-оор үржүүлэхээр за эхний тоо бол А тоо бол тэг орны 2-ын 160 зэрэг, Б тоо 5 зэрэг, С тоо 40 зэрэг, Д тоо 16 зэрэг гэдэг. Д-ийн 20 зэрэг. За ингээд эренбэлээд харахаар энэ бол эренбэлэхээр нөгөө тэг 12 маань суурь нь тэгээс их нэгээс бага учраас за эргэчих юм байна. За эндээс болохоор С хариулт бол биш. За B хариултан дээр зүг гарч байгаа шүү дээ. За энэ за 10 дахь бодлогоор. За BC 3 шний AB тэнцүү 3, AC тэнцүү 8. За А өнцгөн 60 градус бол BC талын уртыг болоор. За тэгэхээр 3 шнаа бүгдээрээ зурья ABC 3 болж байна. За AB бол тал AC тал BC талын болохоо X гэж тэмдэглэжээ. За 60 градусын өнцөг. За хоёр тал хоорондох өнцөг өгсөн тохиолдолд гурав дахь талыг олохдоо косинусын теоремоо бичье. За тэгэхээр BC квадрат гэдэг бол AB квадратын нэг нь AC квадрат хасам 2AB өрчгөн AC өрчгөн косинус альфа. За одоо тэгээ тоо орлол X квадрат тэнцүү 3-ын квадрат нэг нь 8-ын квадрат хасам 2-ыг өрчих 3 өрчих 8 өрчих косинус 60 градус. За ингээд 9 дээр нөх нь 64 хасам 48-ыг өрчих 2-ны 1 косинус 60 дээр бутга бол 2-ны 1 гэж байгаа. За X квадрат 49 буюу X тэнцүү 7. За B хариулт байна. За анхаарлаа хандуулсан хүмүүстээ баярлалаа. Амжилт хүсье.